Нэг. За бүгдэнд нь энэ хөвдлийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За маш удаан хугацаанд вебинар орог байна. За бараг 2 сар гарan орог байх шиг байна. Вебинар бичээгүй байна. За тэгээд өнөөдөр жаахан шаардахаарэ гэж бодоод. За өмнөх яран дээр юу байлгаад одоо юу болцсон байна ихнээс нь хараад явчихъя. За хамгийн түгээмэл хүмүүсийн сонирхохтой бүтээгдэхүүнүүдээс эхлэе. За долларын индекс. За долларын индексийн хувьд бол ингээд энэ уналтаас хойш ингээд энэ зогсох цэг хаана байж болох вэ гэхээр энэ дэр нэг юм цэг тодорхойлоод түлээгээд байгаа шүү дээ. За энэ доороос ингээд бараг 10 оноос хойш явж байгаа энэ дэш өсөлтийн трендийн ер олоодыг холбоцсон. За тэгээд энэ маань өөрөө энэ цэг дээр эрэхтэй цэг буюу шулуунаар холбоцсон үнэн дээр эрэхтэй өмнөх энэ уналтын явсан энэ 22 оны уналтын хөдөлгөөн ийшээ ингээд дуусахтай давтагдаад байгаа учраас энэ цэгийг нэлээд хүчтэй байх болов энэ уналтын трендийг хэрвээ энэ дээр ирж чадвал зогсох болов гэж хараад байгаа. За тэгээд яг энэ өмнөх хөдөлгөөнөө буюу энэхүү дуунсан хөдөлгөөнийг ийш копид аваад тавингууд яг энэ зураас энэ хавцаад авахцаад байгаа. За тэгээд өнөөдөр буюу энэ 7 хоногт юуцэн зэг дээр ирсэн байна. За тэгэхээр одоо яах вэ гэж байгаа юм. Ингээ харуул ерөнхийдөө 7 оны чарт дээр бол нэг импульс, нэг зэрэг хөдөлгөөн, нэг импульс гэдээ дууссан буюу одоо дахиад үргэлжлээд ийм хөдөлгөөн ийшээ ингэж орж ир чадахгүйг анзаарна гэсэн үг. За тэгээд яг одоо эн чинь бүтэн 2 жил гарan за 22 оны 10 сараас хойш ингээ унаад ороод ирж байгаа ийм хөдөлгөөн учраас энийг бас шууд ингээд нэг энэ шулуун дээр ингэж нэг лав үсгэл буюу ингээд цэвэрхэн шалгачаад ийшээ урт хугацааны чиглэл маань эргэчин гэдэг өөрөө бас тийм олон тохиолдолд байхгүй байх л та. Тэгэхээр яг одоо энэ дээр ирж байгаа хөдөлгөөн за daily буюу нэг өдрийн лан дээр одоогийн байдлаар дүнгиж ирээд ингэ явж байна. За анхаарах зүйлсүүд байна гэсэн. Юу их техникийн хэлжинд угаасаа одоо ингээд доошо трендтэй ингэ явсараад ирсэн энэхүү трендийн хүч маань энэ дээрс харах үзэгдэл болох нь үү те. Одоо ингээд анзаарвал ерөнхийдөө ингээд шулуун унж агаад ийшээ жоохон шулуун унж тавилал хажууд тишээ ингээд буцах хөдөлгөөнөд орж ирэлээ шүү дээ те. За энэ маань энэ чигээрээ ч ингээд доош унжиж болно. Нөгөө талаас юугаар баталгаа авах гээд байна вэ гэхээр энэ дээр за нэгт паттернаар бол трендing төгсгөл газардаг паттернуудыг хүлээх боломжтой гэсэн. За ерөнхийдөө юу байх боломжтой гэхээр double bottom те. За ингээд double bottom байж болно, triple bottom байж болно. За ингээд мөр толгой мөр байж болно. Иймэрхүү төрлийн трендing ингээд төгсгөлд үүсдэг паттернуудын хэлбэр үүсгэх нь үү гэдгийг ажиглах хэрэгтэй гэсэн. За тухайн паттернууд маань үүсчээж ерөнхийдөө за энэ аваас энэ дундалтын хүч маань суларж гин гэж хараад тухайн трендийг ингээд эргэх боломжтой гэдэг ихний юу харж болж байна. Одоо нөхцөлийг хүлээж болж байгаа гэсэн. За хоёрт нэг иймэрхүү төрлийн sideways тэгээд нөгөө талдаа трендing төгсгөлд үүсдэг паттернууд байж болно гэсэн. Одоо энэ тухайн доошоо явж байгаа трендийг төгсгөөд байдаг паттернууд гэсэн. За бидний хөвчлэн иймэрхүү паттернууд байдаг шүү дээ. Ингээд яг зураад харах юм бол нөгөө доошоо шууд зурдаг тренд лайнууд маань хажуу тишээ зурагдж ирээд иймэрхүү юмуд байгаа гэсэн. За энэний бол цаад агуулга нь бол мэдээж юу гэж ингээд чарт нэрээс унших мэдээлэлхээр мэдээж адилхан ингээд хүчтэй унж исэн тренд ингээд хол унжтгаа боллоо ерөнхийдөө ингээд доошоо биш баруун тишээ чиглэлтэй болоод тэрхийн хөдөлгөөн дээр бол мөн энэ олдын трендийн хүчийг суларж байна гэж харж болж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хоёр нөхцөлийн аль нэг ингээд үүсэх нүү гэдгийг анзааръя. Ягаад тэгэхээр энэ дээрс одоо ч шорт арилжаатай хүмүүс ч юм өөрсдийн гэсэн арилжааныхаа ашгийг аваад гарах хэрэгтэй. Нөгөө талаас нь лонг арилжааны уртын позишн нэг ч хүмүүс маань бол өөрсдийн захиалгыг шингээх хэрэгтэй те. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар ингээд шууд нэг зураас дээр үн ирээл нэг удаа шалгаад яваад өгнө гэдэг бол нэлээд урт хугацааны тренд ирэх гэж байгаа бол ерөнхийдөө тийм юм тохиолдохгүйгээр айлхаар юм баруун дэшээ чиг хандлагатай. За нэг удаа ингээд яг шууд ингээд огцон мөсөлд ороод ирж болох ч гэсэн тэрний дараачаар нь буцаад цэцрийн хөдөлгөөн олж боломжтой л гэсэн. Шууд энэ дээрээс ингээд дэш өслөө гэж бодоход дараагийн том хөдөлгөөн орж ирээ. За энэ нь биднэрт нөгөө хэлбэрээр төрсөөр юу болж харагдаад байгаа юм хаталтай вэ гэхээр нөгөө double bottom ч юм уу мөртлөгөө мөр итэр гэдэг. Тиймэрхүү нөхцөлд үүсэх боломжтой гэсэн. За тэгэхээр долларын индекс бол яг ажиглаж болох бүсчил дээр ирсэн байна. За энэ хавьяас ерөнхийдөө ингээд ажиглаж эхлэе. Энэ уналтын хүчийг бол одоо сулраад дууссан гэж харж байна. Биш уналтын хүч нь бол яваад дуусах. Бүтэн бие нь бол яваад дуусчлаа. Одоо энэ дээр сулралт буюу жоох юм sideways хөдөлгөөнөд орж ирэх чиглэл байна уугүй гэдгийг анзаарна гэсэн. За дараагийнх нь Nasdaq дээр. За өмнөх яриан дээрээс ингээд дэшээ зааж исэн. За тэгээд ерөнхийдөө бол нэг 2 бүтц яриад байсан те. За Nasdaq-ыг бол бүр яг ингээд энэ доовыг эвтгэхээс өмнө ингээд уналтынх нь ингээд процентыг гаргаад за нэг 15-6% унаад байна. Энээс илүү унсан тохиолдол ойроо ингээд кроногийн уналтаас хойш байхгүй байгаа гэдээ яриад байсан.
За тэгээд би яг буцаад өсөхт нь болохоор яг нэг бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог гэж байгаа шүү дээ. Яг тэр талаас нь жоохон ярьж ирсэн. Юу вэ гэхээр за уул нь ингээд дээшээ өсөд гараад ирж байгаа сайн гэхдээ ингээд уул нь бол ингээд жоохон юм цэцрийн хөдөлгөөн үлээчмээр байна. Тэгээ ийм нэг буцаад ийм батерин жим шиг ийм арай нэг ийм доош унсан хөдөлгөөн одоо нэг иймэрхүү те. Иймэрхүү байдлын юм хүлээчмээр байна. Гэхдээ Nasdaq өөрөө шууд ийм огцом өсөлттэй одоо ялангуяа дийлэн халаан дээр харахад ингээд дандаа огцом өсөлттэй байдаг учраас ийм хөдөлгөөнөөс оржихгүй байх магадaltaй гэж яг тэр кейсэнд харсан буюу шууд өсөд гараад ирсэн гэсэн үг. За тийхээр одоо яах вэ гэхээр за өмнөх зургуудаа устгах чи. Одоо болохоор шүү дээ надад ийм юм зарагдаад байгаамаа гэсэн. За энэ нэг тренд лайны эхний ээлжинд маш цэвэрхэн зурж үзээд тэгээд хараатыг гэсэн. За 7 хоног дээр бол өнгөрсөн 7 хоногийн лав нэлээд том учраас энэ 7 хоногт ерөнхийдөө бас ингээд дээшээ ногоон лав бараг хаагдчих бах. Тэгээ өнөөдөр дээрээс нь Америкийн зах зээл амарч байгаа юм байна. Ингээд нэг хүчтэй хөдөлгөөн яваад шууд ингээ өсөд гарч ирээд байгаа одоо нэг коронагийн онолч иймэрхүү юмуд яваад байгаа гэсэн. За тэгэхээр ерөөсөө дээшээ тренд байна илүү хүчтэй байгаа дах тал нь угаасаа зүг байх. Гэхдээ одоо энэ дахиад нэг таазруу тулж ирээд байна. Буюу энэс дахиад нэг энэ хэвд цэцрийн хөдөлгөөн орж боломжтой зэг байна уу гэж хараад байна. За тэгэхээр энд нэг 21 оны тааз, саяны үүсдэг 25 оны 1 сарын тааз. За одоо энэ дээр цэвэрхээ 3 дахь тооч нь ирж байна гэсэн. За яг бүр арай олон орой давхцуулаад жоохон ингэ сэтлээд авъя гэх юм бол яг энэ оройг оролцуулаад сэтэлж аваад за тэгээд энэ оройг жоохон ингэчих юм бол арай олон хүрэлттэй юм орой гарч ирнэ гэсэн. За ингээд тренд лайнаа зурх юм бол одоогийн үн өөрөө ирсэн байгаа даа гэсэн. Арай цэвэрхнээрээ авчих юм бол арай ирээгүй байна. За тэгээд дээшээ дахиад нэг 200 пип гарan дотор байна гэсэн үг тий. За тэгээ 230 гарan пип дотор байгаа юм байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ хавьяас жоохон ажиглая. Ялангуяа шуурт амир ингээд доошоо арилж нэгээд авахгүй ч гэсэн ядаж баа ярилж байгаа нэгт энэ авд дээрс ингээд нэг удаагийн эсэргүүцэл авах магадaltaй бүс байгаа учраас бас боломжтой байх хэрэгтэй гэсэн. За 2 цаг дээр харахад бол цэвэрхэн дээшээ тренд явж байна. Энэ цэцрийн хөдөлгөөн яваад тэгээд дээшээ ингээд хүчтэй гараад ирсэн. Одоо дахиад жижиг цэцрийн хөдөлгөөн явж байна. Энэ цэцрийн хөдөлгөөн за Nasdaq чинь энэ оройнуудаа хөргөж шалгаад яваад идэм да. За энэ хавьяас ямар хуу хөдөлгөөн авах нь харъя. Бүр цэвэрхэн шалгана гэх юм бол энэ нэг үнийн хэсэг байна. За 751 ондагийн чартаар энэ үн байж болно. Арай олон жоохон хөрсөн бүсчлэл болгоод харъя гэх юм бол энэ нэг хэсэг таазны бүсчлэлийг илүү эргэж шалгах цэг байх боломжтой гэж харж байна. За энэ хоёрын айл нэг дээрээс ерөнхийдөө үнийг дахиад цагийн жижигрүүлж аваад 15 өдрлөө харж болж байна. За бүр яг зөв пендиг ордер зоогоод хаяа гэх юм бол энэ дээр ирээд ингээд эсэлтэй 54 пипний эсэлтэй арилж яана гэж болох юм байна. За ихтэй би бол яг энэ дээр ирэх нь анзаарна. За тэгээд ихний ээлжинд баядад нэг ийшээ хараад тэгээд нэг хэсэг бариад шаардлагагүй болов уу гэж бодоод байна. За тэгээд том хэмжээний цэцрийн хөдөлгөөрөөс орж ирэх байгаа. Яг одоо энэ жил дунд цагийн цэцрийн хөдөлгөөнүүд л яваад байгаа. За тэгээд бүр юм патерн болсон ийм хөдөлгөөнүүд бол ганц хоёрхан л байгаад байна. Том патерн ерөөсөө гарч ирсэг байгаа. За энэ ч бас хэцүү л. За тэгэхээр ийм жижиг импульс яваад байгаа учраас буцаад нэг том гэдэг нь ядаж нэг ингээд ч юм уу тийм нэг юм патерн гүйцээд нэг доошо импульс засвар импульс гэдэг нэг ийм хөдөлгөөн гүйцэтгэх юм бол дараагийн дахиад холын хөдөлгөөн дэше явах боломжтой гэдэг. Харин холын урт хугацааны арилжаа барих боломжтой. Арилжааныг бол харж байна гэсэн. Одоогийн байдлаар бол юм богино цагийн хөдөлгөөнөд харж байна. За биткойн дээр. За биткойн дээр импульс тоолоод явж исэн. Ерөнхийдөө ингээ өмнөх импульсанд давтагдаад явж байгаа. Дахиад ийшээ энэ патерн стрейт ийшээ ороод ирэх болов уу гэж хэлжсэн. За энэ дахиад давтагдаад дуусаад энэ патерн стрейт дахиад ийшээ нэг эсвэл нэг импульс яваад за энэ нэрээ гүйцээгөө буцаад ирэхсэн юм байна. За буцаад дээл рүүгээ ороод нэрийг нь устгаж жагаад тарч. За ерөнхийдөө бол биткойн дээр бол энэ хавьд бол за ингээ харах юм бол энэ дээрээс айгуу цэвэрхэн тааз ингээ шалгачих магадгүй ч хараадс ер нь бол арай ирээгүй. За тэгээд энэ дээр өөрөө ингээ дэшээс төрөх магадaltaй патерн үүсгээд ингээ яваадсан болохоор ерөнхийдөө бас нэлээд дайггүй харагдаад байсан. За одоо юу болж байгаа вэ гэхээр ахаад нэг юм цэвэрхэн дэшээс төрөх магадaltaй одоо бүтцэн бараг бүрэн яваад дууссан юм патерн байгаа даахгүй. 1 2 3 1 2 3 ийм цэвэрхэн. За энийг сэтрэхтэй за дуун цаг дээр ямар нэгэн байдлаар доошоо чиглэл үүсэж гэнэ гэж харъя. За энийг сэтрэхтэй дахиад энд нэг ийм патерн үүсэж байна тийм үү? За энийг доошоо сэтэрх магадaltaй патерн үүсэж байна. Тэгэхээр за тэгээд энэ патерныхаа чиглэлийг буюу одоо сүүлийн орой оролуудаа тоолоод харахаар за энэ дээр бол нэг ёроол байна тийм үү? Одоо сүүлчийн уналтын сүүлчийн ёроол. За энэ аль ёроолыг эвдээд одоо баталгааж чадаа вэ гэхээр энийг эслээд байна гэсэн. Энэ өмнөх ёроолыг эслээд байна. За тэгэхээр энэ хоёрын дунд байгаа нөгөө
хоёр уналтын трендийн маань сүүлчийн орой хаана вэ гэхээр энэ дээр гараад ирж байна гэсэн үг. За тэгэхээр энэ оройг дээшээ энэ паттерн сая эвдэж чадсан уу гэдэг асуудал байна гэсэн үг. За ингээд цэвэрхэн тавиад харах юм бол энэ дээр ямар нэгэн байдлаар одоогийн байдлаар higher high буюу uptrend-ийн эхлэл ерөөсө харагдахгүй байна. Энийг сэтэлсэн энэ зураасыг сэтэлсэн юм үн гарч ирээгүй буюу энэ өмнөх оройгоо сэтэлж чадаагүй. Тэгэхээр энэ дээр баг хамгийн ихний ээлжинд бол short position нэг хамгийн гоё үе байна гэсэн үг. За яг хөө дээшээ сэтэрх магтлаа паттерн сэтэрсэн ч гэсэн паттернаас сэтрээд өмнөх трендийнхаа одоо уналтын трендийнхаа өмнөх орой дээр өрөөд ирж байна гэдэг нь өөрөө stop loss нь хамгийн ойлгомжтой байж болох цэг буюу өмнөх дов дээрээ тавиад өгсөн. Стопын орой дээр тавиад өгч гэсэн. За тэгээд яг хоол явж за эхний ээлжинд бол энэ өмнөх ёроолтойгоо давхцна гэж үзэж болох бах. За бүр урт барина гэх юм бол мэдээж уналтын дэрийн дэмжин шинэ ёроол нь өмнөх ёроолоо сэтэлнэ гэдэг маягаараа энийг хүлээх боломжтой гэсэн. За ийм арилжааны стап байж болж байна. За нөгөө талаасаа энэ маань өөрөө яг энэ дээшээ сэтэрх магталтай паттерны сэтрэхтэй ингээд доошоо сэтэрх магталтай паттерн үүсгэж яадаг. За зарим нөхцөлд энэ дээш одоо нэг аливаа нэг паттерныг сэтрэхтэй буцаж нөгөө тал руу сэтэрх паттерн үүсэж явах юм бол энэ паттерн одоо өмнөх буюу энэ үндсэн том паттерн сэтрээгүй гэж харах боломжтой тал байдаг. Энэ юу вэ гэхээр паттерн маань байнга өөрийн хэлбэрийг засч яадаг. За одоо хамгийн түгээмэл тохиолдог нь бол нэг юм гурвалжин паттерн сэтэрснэ. Ийм ингээд гурвалжин жижигэн паттерн сэтэрснэ ингээд ийм болчдөг. Тэгээд энэ нөгөө одоо гурвалжин паттерн стрейт дөрвөлжин болчдөг гэдэг ч юм уу те. За ерөнхий агуулга нь бол ингээд цэцрийн хөдөлгөөн нь илүү том байгааг ялах гэсэн үг л дээ. Одоо иймэрхүү байна гэж бодсон чинь энэс том хэлбэртэй буюу удаа үргэлжилсэн цэцрийн хөдөлгөөн орж иж таараа. За тэрэн дээрээ өмнөх шинэ үүсэж байгаа орой ёроолууд дээр тренд лайнуудаа засаад зурхаар илүү том хөдөлгөөний цэцрийн хөдөлгөөн орж ирж байгаа л гэсэн үг. За тэгэхээр би бол яг тэгэж магадлаад байна. Одоо энэ хавцаанаас яг одоо энүүх хавьд үн маань хэрвээ одоо энэ тренд лайн дээрээс ингэж юм энд ямар нэгэн байдлаар higher high гэдэг зэг үүсээд энэ оройг ивч чадах юм бол би энэ дээшээ сэтэрх магталтай паттернаас сэтэрсэн буюу одоо дээшээ дахиад жоохон дээшээ хоол явуулж харах гэдэг. Сэтэрч чадахгүйгээр эндээ ингээд дахиад жоохон хөдөлгөөн үсээд энэ паттерн руугаа буцаж орж ирээд энэ доошоо сэтэрх магталтай паттернаас сэтэрчих юм бол ер нь дахиад нэг хэсэг хугацаанд уналтын хөдөлгөөн байгаа юм болов гэж анзаарч болно гэсэн. За энэ бол ингээд паттерны хэлбэр дээрээс харж байна гэсэн. За нөгөө талаасаа хэдүүлээ одоо үнийг бүсчлээд буюу sideways trend явж байна гэж харъя л та. За ерөнхийдөө энэ дээр ийм хамгийн одоо бараг л тоолжлох хамгийн их шал тааз зогтсон байгаа бүс шүү дээ. За энэ баахан шал, энэ тааз дахиад баахан тааз, дахиад ирсэн тааз. За тэгтээ нөгөө талдаа болохоор шал таазууд хаана илүү олон давхцаж байна вэ гэхээр за энэ хавцаа юм уу те. За ерөнхийдөө бол ингээд нөгөө үн дээш доошоо сэтэрсэн байгаа бүсчлүүдээс зурж байгаа учраас ингээд ингээд ямар ч цэвэрхэн харагдах боломжтой харагдаад байж магадгүй. Гэтэ яг энэ хоёрын донд л би айл нэг энийг авах уу энийг авах гэж бодод. За баг энэ авах зүгээр болох хаа. Энэ хавьдталхүү ингээд sideways үсээд байна л гэж хараад байна. Тэгэхээр яг энэ үнд энэ хавьд нэг өндөр байл юм байвал энэ авахгүй харагдаад байна. За ингэсгээд авчиад өө. За ингээд ийм sideways дотор яваад иж бол яг хөө ингээд жоохон баруун тишаа харъя л гэж бодвол биш үү? Ийм хөдөлгөөн дотор байна гэж харж болж байна. За энэ оройг сэтэлэхгүй бол буцаад унаад те дахиад бүр доошоо шинэ ёроол үүсэхгүй бол ихний ээлжинд энэ хавьяасаас хөдөлгөөн үүсч магадгүй. За гэхдээ энэ бол шалны хийхээс илүү тэгэхээр тааз нь илүү цэвэрхэн байгаад байна л та. Тэгэхээр угаасаа энэ тааз өөрөө нэгт өмнөх уналтын дэрийн орой буюу довын маань сүүлийн орой байгаад байна. Нөгөө талаасаа хүчтэй support resistance тавцсан бүс байгаад байна. Тэгэхээр энэ жоохон тийм ач холбогдол өгөөд харж явах хэрэгтэй бүсчил байгаад байна. Окей, за тэгвэл баг ингээ харахаар өмнөх паттерныхаа югаар харсан илүү л арилжааны хувьд онцлогтой боломжтой харагдаад байна. Энэ оройг жоохон чухал авч үзээд хаашаа сэтэрхээс нь хамаарат арилжаануудаа харжуулах юм шиг байна гэж байгаа. За евро USD. За мэдээж долларын индекс унтсан юм чи евро USD өссөн байж таараа. За сүүлийн яриан дээр энэ хоёр дотроо ингээ sideways зурсан ингээ хараад байсан. За дээшээ гарч ирээд энэ дээр очиод буцаад унах болов гэсэн. За тиймэрхүү юм үүссэнгүй. За тийгээр за долларын индекс дээр ч одоо тэгээд доошоо харж байгаа биш. За өсөх магадaltaй гэж харж байгаа учраас евро USD-гаас буцаад унах магадaltaй болов гэж харна гэсэн. За ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг ийшин копида тавилаа. Энэ маань дууссан. За тэгээд долларын индекс дээр бас weekly chart руугаа орвол илүү зүгээр болов гэж бодож байна. Ягаад тэгэхээр илүү одоо нэг том цагийн буюу daily цагийн chart ингээд дууссан учраас за weekly дээрээ юу болоод байгаа вэ гэхээр за энд мэдээж сүүлийн ёроол үссэн. Нэлээд урт хугацаанд унж орж ирээд энэ сүүлийн ёроол үссэн. За энд үссэн. Энэ аль ёроолыг сэтэлсэн бэ гэхээр энэ ёроолыг сэтэлсэн болж байгаа. Тэгэхээр энэ ёроол маань энэ голын ёроол өөрөө энийг сэтэлж чадаагүй. Тэгээ сэтэлж чадаагүй оройн дээшээ
одоо энэ оройгоос л хайраа үүсч байгаа учраас энэ бол бас тэгж амар баталгаажсан доо ерөөсөө биш. Тэгэхээр энэ орой өөрөө энэ уналтын трендийн хамгийн сүүлийн орой болж өгч байна гэсэн. За ингээ харахаар сүүлийн орой л 2 дахь орой л энэ хоёрын голд байгаа. Хоёр ороолын голд байгаа хамгийн өндөр орой буюу энэ үсчлэл өөрөө уналтын трендийн хамгийн сүүлийн орой гэсэн. За тэгэхээр тренд маань угаасаа ингээд weekly-гээр ингээ харахаар доош явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ оройг эвдэхгүйгээр евро USD ханш иргэнэ гэж харж болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө долларын индекстэйгээ бас харьцуулаад харахаар ерөнхийдөө чиглэлийн хувьд бол угаасаа яг нэг энэ лүү эсрэг яваад байгаа учраас энэ дээрээс доош ингээд харах цаг маань ер нь жоохон төгцөн. Одоо энийг эвдэхгүйгээд байгаа одоо энэ би бол энэс энэ хооронд зэрэг эвдэхгүй гэж байгаа. За энийг бараг ингээд 60% гүйцэтгэлтэй. За бараг 70% гэж ойлгох гүйцэтгэлтэй хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхээр жоохон анхаарах боломжтой зэгүүд рүү ороод ирсэн гэсэн. За тэгээд энэ дээрээс харахаар хамгийн сонирхолтой зэг юу вэ? Энэ ёроолууд дэлгэр хүчтэй байж чадах бол энэ хавьд бол бас энэ ирсэн юм шүү дээ. За энийг жоохон багасгачих. Энэ оройг эвдэхгүй гэдэг гэсэн. За тэгээд энэ жоохон бүр өмнөх чартнаас авахаар энэ дэр байгаа ёроолууд энэ дэр жоохон хэрчэгдсэн. За тэгэхээр ер нь одоо яг энэ хавьцаа үнэн илүү хүчтэй л үл юм байна л да, зоон л юм байна л да. Одоо энэ хавийг яг энэс энэ хоёрын хооронд зоон гэдэг авах юм бол ингээд шалтгаан цолигдоод байгаа бүсчлэг байгаа байхгүй. Окей. Ер нь л дараагийн 7 хоног өдрөөс нэлээд анзаармаар юм байна дөө. Тэгээд яагаад вэ гэхээр энэ импульсийн хөдөлгөөн юу ч гэсэн ийшээ бүтэн дууссан байгаа учраас мэдээч яг энэс их явж болно. Гэтэ юу ч ингэ харахаар дууссан байгаа учраас би бол одоогийн дунд цагийн чиглэлүүд рүү нэлээд анзаармаар юм байна. За одоо 2 цаг дээр юу болж байна гэхээр за нэг жижигхэн дэше өсрөх магадaltaй паттерн үүсэж байна. За энэ паттерныг сэтрээд дахиад хайжих нь гэдгийг харъя. За энд нэг импульс ийшээ явсан, дууссан. Ийшээ явсан, дууссан. За тэгээд бас тэгж амар хүчин суларчаагүй байна. Ягаад тэгэхээр энэ дээр явж байгаа хөдөлгөөнүүдийг харах юм бол тэгж correction их хүчтэй орж ирээд байгаа байхгүй. Одоо л нэг том паттерн орж ирж байна. Тэрнээс ингээд ерөөдөө дээшээ хөдөлгөөн болны гаа тэгэхээр ингээд ямар ч асуудалгүй явчаад байна л та. Тэгэхээр одоо юу үлээж болох вэ гэхээр энэ паттерн дээшээ сэтрэхдээ энийг сэтэрч чадахгүй ч юм уу. Сэтэрлээ гэж бодоход буцаж орж ирээд ингэж өмнөх ёроолоо эвдээд одоо эвдэх юм уу те. Тэр нэг мөртлөө мөр шиг иймэрхүү паттерн үүсгэх хүлээж болж байна. Ягаад гэхээр энэ шинэ орой үүсэх юм бол энэ ёроолыг энэ өмнөх оройгоо сэтэлчихэж байгаа учраас энд сүүлийн өсөлтийн трендийн сүүлийн орой баталгаажиж байгаа гэсэн үг. Тэгээд энийг доошоо эвдээд шинэ ёроол ингээ үүсэж байгаа тохиолдолд энэс дээшээ явсан хөдөлгөөн энэ оройг эвдэхгүй гэж харах учраас доошоо хөдөлгөөн ингээ харилцан орох боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээшээ сэтэрэлт ерөнхийдөө бас нэлээд чухал үүрэг гүйцэтгэх нэ гэж харж байна. За дараа нь ойл дээр. За ойл бас нэлээд хөдөлгөөн орж ирсэн байсан харагдсан. За энэ нэг шалыг сэтгэх нү гэж яриад байсан сэтэлсэн. За сэтэрснээс нь хойш энд нэг шортын план хамгийн сүүлийн вебинар дээр баг ярьсан болов уу гэж бодож байна. За энд нэг юм доошоо сэтэрх магадaltaй том паттерн үүсээ дотор нь дахиж ингэж паттерн үүсээ. За тэгээд тэрнийхээ риск энтри болоод энтри хоёрыг позишныг зооцсон байсан. Тэгээд дараа нь энд дээшээ гэж ярьсан юм байна. За энэ ингээд нэг яриа яваад дуусаад за тэгтэл ойл юу болсон бэ гэхээр за энэ саяныг ингээд хизээ сэтрэхгүй байгаа лөө гэдээсэн шалыг маань сэтэрсэн. За тэгээд энд бас айгүй гоё ярилцгааны нөхцөл өгсөн юм аа. Та харилцаандаа орч удсангүй гэдэг чинь. За энд шинэ ёроол үсээд тэгээд энд байгаа хүчтэй суппортоо ситлээд ингээд дэшээ босч гаж ирээд хамгийн ихний сэтрэхгүй болов гэж хараад байсан орой нь бол энэ байсан юм. Одоо хөдөлгөөнөө авч үзээд энэ оройг уулна сэтэлэхгүй болов гэж хараад энэ дээр данч хэтэрхийг хүчтэй хөдөлгөөнүүд ороод ирсэн. За одоо болохоор буцаад юу болоод байгаа вэ гэхээр штэ. За нэгт миний харснаар болохоор нэгт энэ хүчтэй суппортоо сэтэлжээ буцаад ороод ирж байгаа. За тэгээ энэнийхээ одоо нэг дээр гараад авчаасаа. Тэгээ дээр нь гараад ингээд энэ дээр ханж тогтворж байгаа юм бол энэ тийм дабл ботом маягийн юм хийгээд ханж сэтрээд одоо буцаад ингээд орж ирж шалгаж байгаа маягийн болчихсон ингээд үзэл харагдаад байгаа байхгүй юу. Энийг жоохон ноомлох. Амар олон улаан юм болоод байгаа. Энэ ингээд дабл ботом болоод нэг сэлэд нэг лайнаа шалгаж байгаа юм шиг харагдаад байгаа гэсэн үг. За яг хуу энд явж байгаа даун трендээ жоохон сөрөөд байгаа юм шиг харагдана. Гэхдээ ялч өөрсдөө нөгөө трендийн нөхцөлд үүсдэг паттерн үүсэж байгаа учраас тэгээд энэ саяны өсөлт дээр жоохон хүчтэй ороод ирсэн учраас бас би бол магадaltaй болгож боддог. Доод трендийн нөхцөл сайдвейс үүссэн сайдвейсээс сэтэлхтэй хүчтэй импульс орж ирсэн. За тэгээ буцаж орж ирээд нэг лайна буюу support resistance шалгаад байгаа. Би бол энэ дээр дахиад дээшээ хүчтэй хөтөлгөө ер нь ороод ирэх болов уу гэж анзаараад байгаа. За тэгтээ нөгөө цаатлын макро төвшөнд бол юу болж байгаа юм мэдээгүй л. За ойлыг бол жоохон дээшээ гараад ирэх болов уу гэж анзаарч байгаа.
Зя gold. За алтны хөдөлгөөн. За яг сүүлийн вебинарын таамагуд бол нэг иймэрхүү юм байгаад байсан байх. Тийм л юм байна. Энэ импульсыг ийшээ яваад ирэх байх гэж анзаарч байсан. За тэгээ үнийн эргэлтийн цэгийг энэ оройг нэлээд цэвэрхэн татцсан үлээж исэн. За энэ уулдаг. За энэ оройг алт өөрөө ингээд дээли дээрээ шалтаазаа нэлээд цэвэрхэн шалгаад явдаг учраас энэ дээдлийн оройг айгүй цэвэрхэн авсан байсан гэсэн. Энэ оройг цэвэрхэн шалгах болов гэсэн. За гэхдээ яг тийм цэвэрхэн шалгасангүй өмнөх импульсээ бүтэн гүйцээгээд яваад тэгээд энэ дээр жоохон стрэлттэй орж буцаагаар авчихсан. За тэгэхээр дараа нь юу болсон бэ гэсэн энэ дээр нэг юм жаахан тодорхойгүй нөгөө нэг 2 дахь тоож 3 дахь тоожууд нь жоохон тодорхойгүй юм доошоо гэтээ бүтцийн хувьд доошоо стрэх магадaltaй бүтц үүсчээснаа дахиад зөрүүд энд дээшээ стрэх магадaltaй бүтц үүсээд сэтэрсэн. За тэгээд сэтэрсэн бүтц маань өөрөө буцаж ирж энэ тренд лайн дээр шалгаад тэгээд ингээд дээш харагдаж байгаа байхгүй. За цагаа жижигсгээд харахаар одоо юу хүлээгдэж байгаа вэ гэхээр за энд өөрийн гэсэн нэг уналтын цэцрийн хөдөлгөөн орж ирсэн. Энэ цэцрийн хөдөлгөөний ёроолуудыг харуул сүүлийн ёроол, сүүлээс 2 дахь ёроол, хамгийн сүүлийн оройг дэше сэтэрсэн. За тэгээд энэ импульс нь оройгоо сэтрээд одоо энд ингээд цэцрийн хөдөлгөөн яваад за энэ яг ийм паттерн үүсэх үгүй мэдэхгүй байна. Юу ч ингээд цэцрийн хөдөлгөөн явах юм бол буцаад дараагийн авах хөдөлгөөн маань юу гэхээр энэ дэше явсан хөдөлгөөн ямар амир өнгөтэй юм бэ. Энэ дэше явсан хөдөлгөөн дахиад автагдана л гэж харах гээд байна гэсэн үг. Энэ хөдөлгөөн ийшээ давтагдана л гэж. За мэдээж л эхлэх цэгийг нь бол яг аль хэдийн сайн таамаглаагүй байна гэсэн үг. Юуцсан хэрвээ би паттерн авах юм бол паттерных нь 3 дахь тоож хэтрээс оролтлого хийж эхлээд за тэгээд дахиад эхний ээлжинд энэ хөдөлгөөн нь бол харна. За тэгээд бүр цаашлаа том хөдөлгөөн харъя гэх юм бол энэ ч урт ингээд цэцрийн хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэж явсаар хагаад магадгүй энэ хөдөлгөөн ингэж очих юу үсэхгүй. Одоо бүр яг энэ том коррекшнаас сэтрээд үндсэн хөдөлгөөн гэх юм бол дахиад ийм том хөдөлгөөн авах учраас тэр бол арай болоогүй байгаа. За тэгэхээр ийм бүтэц хүлээгдэж байна гэсэн. Юу ч дахиад дээшээ явах магадлал нь илүү өндөр гэж харж байгаа. За зүгээр үнийг дээшээ гаргаж ирэх чиглэлийг хэрвээ чиглэлийнхаа орж ирэх үнийг бүсчлийг олъё л доо. За одоо энэ дээрээс ингээд магадгүй нэг импульс, нэг жижиг коррекшн, нэг импульс гараад ирэх байх. За тэгээд тэр хөдөлгөөн өөрөө энэ хавцаанаас бас байх боломжтой харагдаж байна. Энэ дээрээ бас хөөрхөн ийм цэвэрхэн шалтгааз байна. Энэ авир ороод ирэл нэлээд цэвэрхэн шалгах бүсчлээ. За ирэхгүй бол тэгээд энэ өмнөх импульс нь энэ доош орж ирсэн хэсгээс хаана дуусах нь тэрийг харж байгаа бас тийш харилцаанд орох боломжтой баха. 15 дээр юу болж байгаа. Энэ мэдээний лайн байна те. Мэдээний лайн өгч байгаа юм байна. Яа гэдэг энэ нэг шууд л тийш явчихаар харагдаад байгаа юм. Бүтцэн яг Nasdaq-ийн дээр сүүлийн Мултын чартны 15 минут ч гэл ингээл так гээл энэ хөдөлгөөн шууд одоо дээш явж энэ оройгоо эвдээл тэгээ буцаж энэ үхэн авироо нэг шалгаж малгаал тэгээл явчихаар шаарддаг. За яах ер нь тийм хөдөлгөөний юу хэлбэр гарч ийн гэх юм. Ингээд явчих магадaltaй л. За аль нь үүсэх нь харъя. Хэрэв доош цэцрийн хөдөлгөөн үргэлжлэх юм бол энэ бүсчлэл рүүгээ хараад дээш шууд стрейт явчих юм бол энэ оройг сэтлээд энэ шинээр хайраа үүсэх юм бол миний бодлоор буцаад энэ авийн бүсчлэл рүү орж ирэх бахлаа гэж хараад за тэгээд бүр дээшээ энэ оройгоо эвтнэ гэж харж болох юм байна да. Энэний халтан дээр юм байна. Окей, за ингээд ерөнхийдөө хамгийн түгээмэл хүмүүс ярилж алдаг бүтээгдэхүүнүүд маань дуусч байна. Босоод ярьж шүү хараад юм толцсон. За босоод валютуудаа сайхан нэг скролдоод харчих. За Швейцар франктай ослуудыг ганц хоёр нь хоорондоо зөрөөд байсан те. За паунд Швейцар франкийг энэ хөдөлгөөний копидод ийшээ байна гэж харж ирсэн. За арайч бүтэн явсангүй. Гэтэ энэ дээр байсан нөгөө хоёр спортыг яг сайхан шалгаад буцаад яваад өгсөн. За энэ дээр бол одоо буцаад доошоо унтсан байгаа учраас ойр дарилжааны төлөвлөгөө огт гараг байгаа. Ягаад тэгэхээр энэ доовыг эвдээд дүнж ганц хоёр хон хонж байна. Язрын хөдөлгөөн ч угаасаа болоогүй байгаа бах. Ямар нэгэн дээшээ арилжааны ч таамаг байхгүй байгаа. За евро йен, кад йенүүд байна. За эднэрийг ингээд юу ч гэсэн буцаад энэ нэг таа заавдсан. Энийг сэтлэхгүй болов энэ дээр нэг дабл ботом үүсчих болов бол энэ бүсчлийг ерөөсөө сэтлэн харж байгаа байгаа даа шүү дээ. Тэгээд энийг юу ч сэтрээгүй. Тэгээ буцаад энэ өмнөхөөс ойрнуудаа эвдээд яваад байгаа. За тэгээд энэ дээр нэг юм бүтц нь бол дээшээ сэтрэхээр магадaltaй паттерн үүсчихсэн аа. Стрей авцсан. За одоо ингээд за энэ доотлын суппорт байж байгаа. Ингээ харах юм бол нэг ийм доошоо сэтрэх магадaltaй паттерны бүтэц ерөнхий бол харагдаж байгаа юм. За тэгтээ ингээд тренд лайн яаж авахаас хамаарат дахиад тооч ирэх үү ирэхгүй юу гэдгийг хамаарагдаад байгаа гэсэн. За ерөнхийдөө ингээд ийм за баг ингээ авцсан ч зүгээр юм дөө.
ийм доошоо өсрөх магадлал бүхий бүтц үүсэж байна гэсэн. За тэгээ энэ батарей нь хэрвээ дахиад доошоо өсөрч чадах юм бол магадгүй ийм явж магадгүй. За энэ биш юм а гэхэд яг энэ батарейныг үүсгэж байгаа өөрийнх нь өмнөх импульс буюу энэ байх боломжтой харагдаад байгаа. За гэхдээ саяных шиг бүтц явахын тулд эхлээд энэ ёроол дээр ирээд энийг сэтлэх ажилтаа болж байна гэсэн. Одоо эн чинь бол ингээд 7 сараас хойш ингээд өмнөх оны 7 сараас хойш стригүүдэж жүг бариад байгаа. Өгн энэ дээр ич sideways болоод ингээд байгаа шүү дээ. Сайн support хийгээд байгаа. Энэ зоныг сэтлэх хэрэгтэй болж байна гэсэн. За яг батарейнаараа доошоо гээд харж ангууд бас яг үн өөрөө бол яг жоохон зунгаарлалтай л та яг. Нэг тал руугаа хүчтэй импульс явж чадахгүй, дээшээ нэг хол сэтэрч чадахгүй. Тэгэл эндээ бас жоохон ингээд зунгаарлалтай байна. Гэхдээ яг батарейнаа харахад бол доошоо сэтрэх магадлал нь арай өндөр байгаа байх. За эсвэл бүр ийм том sideways үүсчдгүү л байгаа даа л гэж боддог. 2 жил болж мал заарах үед. За гайг баха. Ер нь жоохон доошоо магадлал руу илүү арч. Энийг бол одоохондоо стерн гэж харж дийм явах уу. За дараагийн вебинар хүртэл иймэрхүү юм болж магадгүй. За Канада доллар, Сингапур доллар нэлээд зөвхөн батарей нөөсөд 2 дахь импульсийн энэ импульсыг ийшээ correction ийшээ үлээж исэн чинь тэр цэсрийн хөдөлгөөн илүү хол яваад өгсөн. Бүр доошоо стрээд яваад өгсөн. За энэ дээр бол бас одоо яг их гоё чамд юм харагтаад арилжаанд орчмоор бүсчлээ л байна. За Швейцар франк yen бусад януудаас бас ганцаарх над тэгж хоол унж мунахгүй байгаад байсан хөдөлгөөн. За тэгээд энэ бас энэ таазыг л хүлээж исэн байх. Батарейнээсэн, задарсан, сэтэрсэн бусад януудаа бодох юм бол хамаагүй өндөр пи бүс, олон пи бүс хөдөлгөөн байгаах. Ерөнхийдөө sideways нэг болоод байхгүй. Дээшээ шулуун өссөн. За тэгвэл одоо болохоор юу болж байна вэ гэхээр за өмнөх 7 хоногийн лагийг харахаар бас ерөнхийдөө ногоон бүтэн л шахуулаа байгаа. Тэгэхээр энэ 7 хононоос ингэсэж хаагдж байгаа. Энэ өөрөө ингээд амар дэшил байгаа юм л та. Одоо энэ нэг батарейн сетрээд явж шít тийм. Энийн импульсыг авъя гэхээр ингээд бүр амар урт импульс байгаа байхгүй. Дахиад бүр замбраагүй өсгөр харагдаад байгаа. За юу ч гэсэн уртын арилжааны хувьд бол энэ 7 хоногийнхоо доовыг эвдээд явж байгаа учраас дахиад нэг 7-2 хоног ингээд харж агаад цэсрийн хөдөлгөөн авч өгнө үгүй юу харъя. Одоо цэсрийн хөдөлгөөнг бол стоп лосс нь хаана байх нь ойлгомжгүй айгүй том хөдөлгөөн болгочих гээд энэ ядаж энэ эвдсээр байгаа нэг удаа хөнгөн тийм том цэсрийн хөдөлгөөнөөр биш ч гэсэн дунд бага цэсрийн хөдөлгөөнөөр ирээ шалгах байх гэж бодож байна. За тэгээд одоо үн нь болохоор жаахан нарийссан маягтай нарийсж байгаа нь өөрөө юу гэлтэж байгаа вэ гэхээр үн энийг ингээд хүчтэй импульсээр хол дээш нь авч явж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Ийм импульс эдгээр энд юусад харалтахгүй байна. Ерөнхийдөө үн бол өсгөн өсөж чинь гэхдээ ингээд хол өсөж чадахгүй буцаад сэлрүүд нь орж ирж ингээд үнийг цэсрийн хөдөлгөөнийг ойр ойрхон болгоод байна. Энэ нь болохоор daily дээр болохоор зүгээр шууд бүтнийг болж харагдаад байгаа учраас за одоо л гэхдээ өнөөдрийн байдлаар бол тэгж амар сэлрүүд нийхмэх байгаа мэдээлэл авах ямар ч түүхгүй л байгаа юм байна. За энэ батарей нь үүсч чинь гэдэг маань өөрөө бас цэсрийн хөдөлгөөн ер нь л орж ирэх нь төхөөд байгаа байж магадгүй юм байна да. За энийг ажиглая. За Eurocad. За нэг стрэкгүй байх магадaltaй гэдэг таад зураад байдаг шүү дээ. За ингээд бүр 16 оноос хойш ингээд хамгийн их хүрэлттэйг нь авснаа. Энэ дээрээс ингээд доошоо мошоо тооцоолсноо. За тийм ингээд цэсрийн хөдөлгөөн явж яснаа дэшээ гараад ирлээ. За чиглэлэл дэшээ явж байгаа нь үнэн. За одоо тэгээ энийг л харъя тий. Энэ оройг ирээ шалгачихж байгаа юм уу? Одоо ингээд энэ хоёр өмнөх бүр all time high шиг юм орой байгаа. Энийг яах нь вэ? Коронавигийнх нь хүчтэй савлгаа хүртэл энэ хавийг сэтэлж чадаагүй. За тэгээд daily дээрээ бас мөн адил трендийн төгсгөлд үүсдэг байрын батарей нь үүсэж байна тий. За яг заавал трендийг төгсөхгүй дал байхгүй. Гэтэ ядаж цэсрийн хөдөлгөөн очих боломжтой цаг хугацаа байна гэдгийг харуулж байна гэсэн үг. За энэ бас ингэ жоохон сонирхолтой хэсгээр явж байгаа юм байна. Яг өмнөх импульсээ харах юм бол мэдээч арайч дуусаагүй л дээ. Ийм тооны импульс ийшээ яваад энэний импульс доосна гэвэл арай л ханах гал арай ханаагүй юм байна. За ажиглая. 2 цаг дээрээ дажгүй юм байна уу? 2 цаг дээрээ 2 цаг дээрээ саяных шиг юм үүснэ. Тэгээд энэ тренд лайныг ийш нэгээ зэвэрхэн татхаар ингээ ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээ бүтцээлээр анзаарахгүй л. За тэгээд буцаад энэ дээр одоогийн байдлаар нэг support аваад, дэмжлэг аваад хөдөлж байгаа юм байна. За энэ бас юу н ажилмаар л болсон юм байна. Энэ дээрээс ингээд нэг impulse correction гэдэг ингээд бас дайггүй хүчтэй хөдөлгөөн ороод ирсэн юм байна шүү дээ. Тэгэхээр бас
жилж яхад геймгүй юм байна да. Энэ бараг л доошоо явчих байхаа. Канадын яа гэдэг бол яг гурдалтай кад нь унах гад ээж бас арталтай кад нь унах гад хараа сонирхолтой болчих гээд байна тий. Гэхдээ Канада Швейцар франк төлхөө дээш харагдаад байгаа шүү дээ. Даваа өвдчихсэн сөрийн хөдөлгөөн хэрэг орж ирвэл дээш явчихсан. За бусад евронууд орж иж гисэн. За юу ч еврокад бол надад бол жоохон доош авах магадлал нь илүү өндөр харагдах боломжтой харагдаж байна. За евро Швейцар франк. За энэ ослолт яг та хөдлөөгүй дээ. Тэгэл яг энэ дээрээс юм план гаргахад л ийшээ өссөн. Тэгэл тэндээ байж лээ. За нөгөө Швейцар франктай ослолт дээр нэг амар рейнж яваад идэг нь ерөөсөө энэ. Одоо энэ ч юм бол ингээд тий голд нь ингээд хамгийн их байгаа хүчтэй support resistance шал таац хоёрыг ингээд зоогоод хайцсан. Тэгээд энэ дээрээ ирэх нүг гэсэн чи ирээгүй үстэй энэ ч тий шол яваагүй тийм. Энэ бол яг л байрандаа байж л байгаа юм бит. За эсвэн гэрэлжчдийн хамгийн хүсдэггүй зүйл бол энэ л байна да. За иймэрхүү ослууд ингээд яг характер нь ингээд учраас нэг харилж байгаа сонирхол байдаг дөө. Энийг бол хайс. 2 сарын дараа вебинар хийж хат стил эндээ үж идэх жоо шиг. За евро паунд. За евро паунд бол хажууд нь хамаагүй шал дажгүй хөдлөд байгаа байхгүй. Ийм хоёр том яг саяныхны арай том бүтцэн дотор явж байгаа. За тэгээд сүүлийн вебинарын таамаг яг энэ дээрээс зүгээр ирэнгуут нь байтчөө. Энэ голын лайн дээр ирэл гээд энэ шал таацтайгаа солигдож мэлгэж байгаа юм чи байтчээ. Эхний ээлжний риск энтри тэгээд энэ нийшээ ингээ яваад дуусчихна уучны сайхан ярьжсэн байна. За тэгээд одоо юу болсон бэ гэхээр за энэ хөдөлгөөн өсгөн өссөн. Гэхдээ яг жоохон энэ доороос гараад ирлээ. Одоо бол баятахад жоохон оройтсон болов уу шүү дээ. Одоо энэ ягаад тэгэхээр ахаад энэ нөгөө сэтэлгүйгээд байгаа таз руугаа эртэл 100 пип хүрхгүй байх цаа шүү дээ. За нэг 108 пип. За өмнөх хорогоо давтлаа гэж 120 пип юм байна. Тэгэхээр жоохон оройтсон байгаа. Тэгснээс баг энэ дээр ирэнгуутны сейлдэж үзвэл. Гэхдээ энэ удаагийн энэ өсөлт за нэг хүчтэй өсч чаж ирээд гэхдээ юу өмнөх доомоо үйлдэлгүй дахиад өсч чаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр би энийг дахиад дэшээ стрейт гараад ирчих болов уу гэж анзаараад байгаа юм. За тэгээ эн чинь бас ийм дажгүй сууг муу паттерн шиг юм стрейт гэж яриад байгаа шүү дээ. Энийг энэ доор л ярьж авах хэрэгтэй байсан л та. Окей. Өөр 2 цаг дунд цаг дээр нэг дэшээ өглөө 40 өдөр мэдээгээр дэшээ гарч ирээд хөдөлгөөн докторчоод чөөрөө бас жоох ингэж доошоо зүү татдаг хослол доо. Зөвнөс шалтгаазуудаа бол нэг хэцүүрхэн шалгаад байдаггүй байрын л юм байна те. За тэгвэл энийг жоох ингээд ингүүлж байгаа л барьж авъя дөө. Жохон доошоо бүтцэн үлээх юм байна. Баядыг гэвэл. Яг юм цэвэрхэн шалгаад нэг явдаггүй л харагдаад байна. Тэгэхээр одоо шууд энэ тааз маазагч юм уу харахаар байхгүй харагдаад байна. За евро yen бас кад yen таа мөн адилхан энийг эвдэхгүй гэж яриад байсан. Энэ нэг орой байгаад байна. Энэ дунд нь сейлди гэж ярьж байсан. Угаас эдгээр сайдс явуулчихсан. За тэгээд ийшээ гараад ирсэн. За кад yen болохоор жоох ийм төрлийн паттернтэй байсан бол евро yen бол бүр дээшээ гараад ирсэн. Орой моройгоос төрцөн яваад. За энэ гэхдээ сонирхолтой бүсчил дээр яваа юм биш үү? Энд бас арилжааны юм бүсчил байгаа юм байна. Өөр өмнөх түүх гэж байна уу? Би өөр өмнөх түүх дээр энэ дээр бас яг л тэнийгээс төрсэн юм байна. За 7 оныхын лаа бол өмнөх 7 оны лаа нь бол гоё харагдаж байна уу? Энэ 7 оны лаа угаасаа одоо ингээ өнөөдөр Нью-Йорк хамарч байгаа учраас Лондон яаж хөдлөх юм бол доо баг ингэсийгээд хаагдчихвол вэ штэ. Дараагийн 7 хоногийг харж агаад тэгээд наадмын дараачаас нэг оролдож үзэж болохоор л юм. Одоо нэг дараагийн 7 оны лаа хараад байгаа нэг үе байгаа гэхээр энэ ингээд одоо улаан галзууг 5 6 7 хоног өсөлөө шүү дээ. Энэ хөдөлгөөнийг ингээ баярууд нь ядаж одоо дуусч гэнэ үү гэдэг ч юм эсвэл сэлрүүд орж ирж гэнэ үү гэдэг мэдээллийг лайн хэлбэрээр дамжуулж авах гэдэг нь л гэсэн үг. За баярууд нь дуусч гэнэ үү гэдгийг бол одоо нэгт юугаар ажиллах юм бэ гэхээр иймэрхүү байдлаар дээрээ зүү ихтэй лаа байгаа. За тэр нь улаанч байна уу ногоонч байна уу аль нэгэн байдлаар дээрээ юм орцууд байгаад тэгээ доортолтой ингэж байгаадах юм бол ерөнхийдөө баярууд маань ингээд үнийг дээш нь хөргөж гаргаж чадсан ч гэсэн тэндээ барьж чадаагүй шүү дээ. Тэр сэлрүүд жоох ингээ илүү байгаа мэдээллийг аваад байна гэсэн. Одоо жишээл яг лааны нэг лаан уншихын жоох сөрөглөн юм бат. Одоо энэ дэр жишээл бол маш том нэг 7 оны лаа ингээд ногоонлоо байтал дараагийн 7 өнөдөр дээш нь гаргаж ирсэн. Ингэж сэлрүүд хаагдуулангууд одоо энэ чинь болвол ингээ за энэ дээр өстэй сэлрүүд нь бараг бат илүү болчлоо гэж харж болохоор байгаа байхгүй конфирмашн аваад тэнгууд ингээ дахиад дэше гаргаж ирж байгаа. Ахтаас яг дахиад цаашнаар өөр аргаар судлал ингээд илүү магталтай болох боломжтой хаа. За энэ дэр бол юуцнийг ийм харж болох үсчлэл дээр ирцэн байдаг юм байна.
2 цаг дээр болоод ийл мэдээний дараах хөдөлгөөнүүд яваад байна л да. Бүгдэн дээр нь тийм ч гоё тоо ингээд гэсэн юм хэлэхээр юм бол байхгүй. Тренд лайн шалгацсан юм байна. За евро юныг бол ажиглаа. Бүр тэгж амар доошо баяруудынх нь хүч суларч муларцсан. Яг энийг л эвдчихвэл ингээд гэдэг стап одоохон даалга байна. Энэ дээр нэг дэжгүй тренд лайн явж ийн энийг ирээ шалгаж ийн. Уул нь энэ бүтцэн дотроо явж исэн бас сонирхолтой байх байлаа. Даач тэр мэдэн дэшин сэтгэлээ ичиж. Юу ихээр эн чинь нөгөө бас ингээд хүсчихсэн хөдөлгөөн чинь ингээд өсч байгаа байлаад ингээд сайд бийс болоод байгаа байхгүй. Тэгээ энэ чинь ингэж байгаа сэтлүүлээд pullback-ын дээр нь ингэж байгаа сэлдвэл ядаж ихний ээлжний энэ орж ирсэн сэлний хөдөлгөөнийг ишээ барьж авах боломжтой гэсэн үг. Бүр яг трендийн их амар эргүүлээд байхгүй махад сөрөг хөдөлгөөний нэг 7 хоногийн дотор хөдөлгөөнөтэй тийм юм дотор орч боломжтой байсан гэсэн үг. За евроын дэйлэгэр хайраа хийсэн. За сүүлийн нарийнхан таамгийг харчи. Энийг ишэл өөрлөө хийцэн энэ оройг сэтлээ даадан дээр нь орё гэсэн. За тэгсэн чинь дараа нь юу болсон байх нь харъя. Энэ ёроолыг ишээ бараг л сэтэрмээр айтаж өгөөд. За гэхдээ энд ороод яг бүр ингээд гойлаа зунгаарлцсан л юм байна. Дабл ботом хийгээд. За тэгээд энийг хэрвээ орой гэж үзэх юм бол энийг дэшээ сэтлээд эннийхаа дараа энд нэг юм дэшээ стрэх магадaltaй паттерн үсээ. За тэгээд дэшээ хүчтэй сэтрээ дахиж паттерн үсээд энэ correction нь биш энэ импульс нь ишээ дууссан. За тэгээд дахиад зэрэг явж байгаа. За энэ бол дайггүй явж байгаа. За энд өчигдөр нэг юм зэрхэн паттерн үсчихсэн. Бид энийг зүгээр ажиглаж байсан юм байна. За тэгээд паттерн одоо ингээд сунаал байна л та. Томсоол байна гэсэн өргөөс илүү олон түүх хүртэл агуулах гал гэсэн. Гэхдээ энэ паттернийг сэтгэргүй байх гэдэг нэг давуу тал нь угаасаа чиглэл нь дээшээ жоохон хүчтэй яваад байгаа. Чиглэл жоохон дээшээ хүчтэй яваад байсан. Энэ ингэж нарийсаар байгаа. Одоо ингэж нарийсаар байгаа. Шууд дээшээ гинт нэг хүчтэй стэрчж магадгүй. За харъя. Тэгтээ бас нөгөө талын хардлага юу вэ гэхээр impulse correction, impulse дууссан, double top болохдоо доошоос төрдөг паттерн байна тийм үү. Тэгэхээр одоо энэ ингээ бүтэн нэг хөдөлгөөнөө дууссан юм чи ийшээ нэг impulse correction, impulse. Тэгээ энэ нэг юм хоёр талгаатай паттерн нэгэд гэд явчих бас бүрэн боломжтой. Тийм учраас энийг ажиглаад байгаа. Нөгөө яг бүтэн impulse-уудаас хоцорцоо чадсрын хөдөлгөөнүүд дээр л жоохон тоглолт хийх гэдэг юм уу да. За pound евро pound өссөн юм чи мэдээч урталтаа pound унсан байж таарах байх. Тэрний ихний нэг жишээ pound швейцар франк. За паттерны үсгээ явж байгаад энэ нэг юуг шалыг ажиглая. Энийг бас сэтгэргүй байгаа гэсэн энэ дээрээ 100 гарч байгаа унаад өгсөн байна. За энийг дахиад шал руу хүлээнэ тэгвэл. Яг хоо энэ нэг хоёр ёрол лекц хэрхэн шалгаад гэсэн ч угаас шалгацсан байдаг нас. За злаа маань угаасаа доош хүчтэй л явж байна дөө. Сэлрүүд нарай хүчтэй өрөөлөх шиг. Тэгэхээр хүлээж л докторч юузэн баядах боломж алгасан, ээлдэх боломж алга. За pound yen. За энэ болохоор уул нь ингээд дэшээ сэтрэх магадaltaй паттерн дотроо явж исэн. Би нэг гэхдээ нэг доош сэтрүүлж аваад баядъя гэж яриад ирсэн санагдаад байна. Энийг нарийнхан паттерны сэтрүүлж аваад баядъя гэж яриад ирсэн санагдаад байна те. За энэ болохоор нөгөө төмөх том жишээрний паттерны жишээн дээрх энэ хоёр сүүлийн хоёр ёроол энэ дунд байгаа орой энэ байна энэ оройгоо эвтцсэн. Тэгэхээр энэ паттерн ингээд сэтрэх ажил нь дууссан буюу энэ ингээд ирээдүйд цаашаа явах магадлал нь ерөөхдөө байгаа. За тэгээ паттерны сэтэрсэн учраас энэ дээр зөрөөлөө хүлээж агаад энэ дахиад ийм доошоос төрөх магадaltaй паттерн байна. Энийг сэтлүүлээд баядах боломжтой харагдаад байх юм. Тэгэхээр одоо бусад энүүттайгаа яагаад зөрөх гээд байна? Кад yen бол тийм ч амар дийш харагдаагүй. Евро yen бас тийм ч амар дийш харагдаагүй. Тэнгууд паунд yen болохоор яг паттерн нь бүтэн сэтэрч харагдаад байна. Паундын өөрийнх нь индекс тэгж амар өснө гэж байх уу? Заарэ. Маа зардалдаг болцсон юм байх та. Скроллалтаад байна. За энд нэг юм үүсэж байгаа юм байна. Хүчтэй шалтгааз гэх юм бол одоогоор алга байна. Одоо ихтэй дийлэн штэ энэ дэшээс төрөх магадaltaй паттерн сэтэрлээ гэд яг үнэндээ амьдрал дээр энэ импульс айлын гэвэл энэ дэшээ хөдөлгөөн л дөө макс нь л юм. Яа тэгэхээр эн чи энэ том correction хөдөлгөөн биш штэ. Энэ биш байхгүй. Ингэж харсан бол бүр энэ өмнөхийг аав. Энэ маань өөрөө энэний нэг импульс яваад энэний төсөр яваад энэний импульс явна гэхээр энэ хөдөлгөөн л макстай ийшээ яваа ингээ харчвал илүү дээр байх хамгийн ихэндээ. Тэгэхээр бол дахиад жоохон байна тий. Гэтэ ер нь 80% гүйцэтгэлтэй бол явчаалаа.
За тэг болохгүй л ингээ бариад үзчихдэг юм шүү дээ. Бүр ингэж оруулж л ивэл болох гэдэг юм. Тэгээд ингээ бас дээшээ гажиж явахдаа жоохон зумгаарлалтаа л бас sideways руу орох гол байгаа юм байна. За тийгч амар дээшээ явахгүй юм байна уу? Энэ импульс нээшээ явна гэж хараад тэгээд 80% шахуу явцсан. За явлаа гэж бодоход дахиад дээшээ энийг паттерны 3 дахь тоочийг хийнгээ энийг ингэж хийнгээ энэ хавь руу орж ирэх байх. Бас тийж амар хүчтэй харагдахгүй. За үүдтэй паунд yen бол бусдаас арай сонирхолтой харагдаж байна. За паунд синганы паттерн дотроо хിവэрээ. Паунд USD нөгөө сэрээ юу болсон? Нөгөө сэрээ найц юм бол. Нэг сэрээтэй шүү дээ. Энэ шүү. За байхгүй юм байлгүй дээ. За тэгээ долларын индекс. За pound USD, euro USD хоёр ерөнхийдөө weekly-ийн доо харах юм бол адилхан болчиход байгаа. За энэ euro энэ хоёрын голд байгаа орой энэ байна. Энэ оройг эвдэхгүй байх магадaltaй. Эвдэхгүй байх магадaltaй гэдэг оройныхоо нэлээд дулаад ирсэн байгаа даа. Буюу одоо нэг иймхэн зайлуултчихэд байна. Энийг сэтгэх юм бол бүр weekly-ийн одоо маш урт хугацааны дээшээ тренд үргэлжлэнэ. Тэгэхээр бас долларын индекс сонирн болчихно те. За тэгэхээр биш те. Энэ импульс маань ишээ яваад аль дээр дууссан юм бэ? Өмнөх таамаг нь хаанаас илээ? Энэ дотроосоо дэшээ гэж хэлсэн чинь доошоо нэгсдэж гарч ирээд буцаж яваад ингээд. За. Pound USD бол euro USD гэх юм бол арай дэшээ хүчин байгаа л юм байна. Энэ импульсийн сар мөгчж байгаа хөдөлгөөнийг л энд хүлээн л гэсэн үг л дээ. Euro USD гэх юм бол арай бяртаа харагдаж байна уу pound USD. За энд нэг юм тренд лайнууд байна. За энэ бол яг амар доошоо задрах бас магадaltaй паттерны хэлбэр рүү ороогүй. Ягаад вэ гэхээр тухайн паттерн маань энэ хөдөлгөөн жоохон нэрээсээ жоохон баруун тийш болох хэрэгтэй. Энэ болохоор баруун тийш болоогүй. Зүгээр тренд лайн нь жоохон юм аяа. За pound USD бас арилжааны stop хүлэн байна дүү. Тэгээ энэ бараг сэрэний нэг юу ах хэвчээс энийг сэтэрсэн буцаж ирээ чеклцсан ингээд явцсан. Хүлээ даа тэгвэл. Pound USD гэхдээ ингээд эргэхдээ трендээ эргэхдээ ялангуяа дээрээсээ явж байгаа тренд доошоо эргэхдээ айгүй гой мэдээлэл өгдөг хасангадаад дий. Энэ дабл топ ч юм уу мөрдлөхөн мөрийг бараг л дээлээ дээрээ ер нь амар өндөр хувийн гүйцэтгэлтэй хийж явдаг хослохгүй юу. Яг эднэр дээрээс нь айгүй бид нар нөгөө хоорондоо ярилцдаг байсан үед ингээд нэг дабл топ ч юм уу ийм sideways яг эднийг бүр ингээд нэлээд сайн хийж өгдөг. Тэгээд нэг юм трендээснийхэн тренд эргэлтээс нь оцорчлоо гэж бодоход дараагийн юм буцаж байгаа хөдөлгөөнөө бас ерөнхийдөө төлөхөө нэлээд тэгж хол хийж өгдөг. Харагдаж байгаа. Тэгэхээр тийм мэдээллүүдээ ер нь өгөх байх гэж анзаарч байна. За энэ хоёр орой л баг шууд иргсэн байгаа хөө. За тэгэл бусд нь ер нь нэлээд л ажиглах боломжтой sideways-тэй дабл топтой мөртлөхөө байдیں۔ Энэ хоёр л өстэй жоохон хамгийн шулуун шудраг иргсэн энэ хоёр орой л байгаа. Тэгэхээр ер нь яг энэ хоёр шиг байх нь уу? Энэ 22 21 он шиг байх нь уу харъя да. Яг одоо л дээш чиглэлийнх нь хүрээнд харахад бол өмнөх оройгоос шалгаад буцаад явж байгаа маягийн харагдаж байна. 7 хоногийн лаан өмнөх 7 хоногийн лаанаас айгүй том ногоон байна. Энийг бол бас ажиглая. Ер нь энэ 7 хоног дээр жоохон л ажиглгаа ихтэй л ах юм байна да. За энэ зэдэг. За энэ одоо болие. Хэдэн пипэн дотор яваад байгаа энэ одоо 160 пипэн дотор л аль дээр л энийг зүгээр энэ доовыг эвдэхгүйгээл позишн тавьсан тэгэл ингээ заваараа л ичдэг нас. Swap-анда алуулахаар ярилж байдаг нас тий. За тэгэл энэ адилхан дөө энэ доовоо эвдэггүй энэ одоо тэгэл эвдэхгүй гэдэг доов руугаа нэлээд тулаад ирсэн. Stop loss нь ойлгомжтой нэлээд гоё ярилжаал яг зүгээр шууд доовонд байтгийн сэлдсэн л энэ л тий. Тэгээ одоо бас яг адилхан тодорхойлсон юм алга байна уу? Энийг эвдэггүй энэ дотроо бас нэх гоё бүтцаалга байна. Үнслан тэгэхээр бас нэг ярилжаагүй л байгаа юм байна дөө.
За энэ зэдэ Швейцар франк нь болохоор за энэ доовуудаа тодорхойлоод энэ дээрээс мөртлөхөн мөрийгээд эргэж болов гэсэн чинь өмнөх ёроолооч шалгаж support resistance-тэй сольчоод тэнд бол айгу Ньюзиланд доллар өөрөө жоох юм рейнждүүл байгаа юм бэ л үгүй тий. Одоо жоох унсан. За унаад жоохон sideways болсон. Жоохон sideways болсон. Зөрөө дахиад доошоо стрэх магадaltaй батарей руу орсон. Тэгэхээр миний бол харж байгаагаар доошоо стрээд энэ томсоод ингээл за ингээ эргэж магадгүй л та. Энэ дахиад баруун тишээ ингээл энэ дентлийн тренд лайн энэ зураас бол зөндөө зөгтгөр л харагдчих. Ингээл зөгтөх баг. За энэ дээр бол бас арилж яахгүй юм байна. Австрал доллар, Канада доллар. За энэ харин жоохон дийшээж магадгүй харагдчих шүү дээ. За энэ битэр ностгоч. За агуулгын юу юм бэ гэхээр энд нэг юм дээшээ стрэх магадaltaй битэр нээсэн байна. Энэ сэтэрсэн байна. Тэ? Сэтэрсэн байна. Өмнөх даваа явдсан байна. За даваа яаж хайжулсан бэ гэхээр за шинэ ёроол 2 дахь ёроол голт ногоо орой. За бүр баталгаажууллаа. Сүүлийн 2 3 дахь орой дахиад өмнөх даваа тий. Эвдсэн байна. За тэгээд цэцэр хөдөлгөөн орж ирж байна. Энд дээр бас нэлээд дэжгүй хамгаалах боломжтой цэцэр хөдөлгөөн орж ирсэн байна. За тэгээд энэ дээр нэг хүчтэй шалтгаан зогоод байгаа. Аль дээрээс нь зурцсан. Эннийхээ дээр гарч ирээд ирж байна. За энийг бас жоохон тоожглож байгаа дэш байх боломжтой байна. За тэгэхээр нэг бол Австрали доллар дэш, нэг бол Канада доллар доошоо олчих гэдэг юм. Канада доллар доошоо гэхээр кат йен дэшээ олсноо. Тэгэхээр буцаж евро кат дундах. За корреляшнууд нь хоорондоо яг гэдэг нь харъя. За Австрали доллар өөрөө ямар байгааг л харъя. Паунд дээр бол бас жоохон хүнтэй хөдөлгөөн орж ирсэн юм байна шүү дээ. За Австрали доллар, Швейцар франк. Энэ дээрээс уннаа гэсэн чинь гурвалжин батарейнаас стрээд энэ дээр аад үүсэж байгаа юм болов гэсэн чинь нэг дээшээ стэрч гарч ирсэн ээ. За тэгээ жоохон зун гарч байгаа юм байна. За одоо тийм гот нөгөө батарей нь томсны гэдэг нэг иймэрхүү юм яриад байна л гэсэн. Энд жижигхэн гурвалжин байснаа стрээд ингээд доовоо өвдөхгүй л бол ингээд стрээд засагддаг. Одоо дахиад ийшээ ингээд цагт гаралцсан байхгүй. Энэ гурвалжин батарейны хувьд бол ёроолоо харахаар энэ ёроол, энэ хоёр дахь ёроол, энэ оройн энийг эвдээгүй тохиолдолд ингээд энэ батарейн чинь ингээл сумгаалдаал гурвалжин батарейн дөрвөлжин болоод ийм юм кейс юу нэг айгүйх тааралддаг. Батарейн дээр тулгуурж ажиллаж байгаа хүмүүс анзаарч лахгүй л нөгөө амар их брейк юм зохиолоод идэг яг ийм юм дээр. За батарейнаас төрчлээд ажгүй явж болох хөл орж брейк юм зохиодох тал айгүйх байдаг. За энэ бол бас уналтын тренд рүүгээ яваад тэгснэ нэг юм сувган дотор 2 хон за орой нь бол 2 хон ёроолыг бол энийг жоохон слайд авчвал нэлээд жоохон чанга олон ойдсан тренд лайн байна. За уналтынх нь энэ хүчтэй байдал нь жоохон саармагчж байгаа харагдаж байна. Гэтэл сарай болоогүй л энийг бол ингээл ингэж байгаа л энэ дээрлэж харагдав. Энэ нотч дэш хүчтэй орчихгүй хөө. За Австралийн. За Австралийн дээр 2 кейс байсан. За энэ дээр таазаас дэшээс төрөх магадaltaй батарейнаас энэ дээрээсээ дэшээ гарч ирхүү. Энэ дээр өмнөх энэ жижиг оройг эвдээд, ёроолыг эвдээд ингээд унах уу гэсэн. За энэ дээрээсээ нэг доошоос төрж орж ирээд буцаад дэшээ гараа явцсан байна. За бас сонирхолтой бүсчлэлтэр байгаа юм байна. За яагаад сонирхолтой байна вэ гэхээр daily рүүгээ ороод харахаар за бүр daily-ийн доовор бол ийм байгаа юм байна. Ингээд энд энэ ад блок нь ямар хэцүү. Энэ оройг өвтгөө гэж харах юм байна. Харин 2 цаг дээр болохоор одоо 2 цагийн өөрийн гэсэн бидаас нь уналтын тренд хүрээд ирж байгаа шүү дээ. Одоо энэ бүтэн импульсыг нэг задлж аваад 2 цагийн нэг тренд болгож салгаад за тэгээ харахаар мэдээж сүүлийн ёроол ойлгомжтой энд 2 дахь ёроол хаана вэ гэхээр энд за тэгэхээр энэ хоёрын голтойгоо орой буюу энэ гэсэн үг. Энэ дээр сүүл уналтын трендийн сүүлчийн баталгаажсан орой гэж ярьж байгаа юм шүү. Яг баталгаажаагүй гэж харах юм бол дахиад тэнд байгалах нэг баталгаажсан гэж хараад очирч. За тэгэхээр юу гэсэн юм бэ гэхээр нөгөө эвдэхгүйгээд байгаа оройлуугаа төхөөд ирсэн байна тий. Тэгээ энийг л эвдэхгүй. Тэгэхээр шууд энэ хавьяасаа дайггүй харж байгаа оролтын нөхцөлөө харж байгаа. Стоп лосс-ны хамгийн гол нь хаана ах нь ойлгомжтой болчихж байгаа гэсэн үг. Хэрвээ цэвэрхэн явж чадах юм бол угаасаа энэ доовыг л эвдэхгүй учраас энэний дээрээсээ л гараад тавьсан байхад стоп лосс маань амар ойлгомжтой байна гэсэн үг. Тэгэхээр тийм арилжааны нөхцөл.
За одоогийн байдлаар ихтэй шууд доошоо нөхцөл бол харагдахгүй байна. Энд нэг юм sideways үүсэж исэн, стэрж гарч ирээд буцаж орж ирээд ингээд энэ дээр шалгачаа дахиад дэшээ явж ичж магадгүй. За паттерн болгоод харах юм бол нэг юм гэр харил хүчээр зураадах юм. Нэг юм сувг дотор явж байна. Би бол энийг дээш нь ирэх нь хүлээнэ. Яг энэ лүү л оруулж ирж байгаад. Угаасаа энэ дээр ахиж нэг орж ирсэн юм байна. Тэгтээ энэ дээр бас өмнө хоёр. Энэ бүсчлэл нь өөрөөс эвгүй юм байна. Энэ бол ингээд нэг л бараг support resistance биш таваа зэрэг хаваалаа гिचж байгаа шүү дээ. Энэ дээр болохоор ерөнхийдөө амар хүчтэй шалтгаацтай юм байна. Энэний өмнөх энэ ч гэсэн ерөнхийдөө хүчтэй шалтгааз байгаад энэ дээрээ бариад исэн юм биш тий. Тэгээд дээшээ гарч ирээд дахиж ийм өсчлөр орж ирээд тэгээд доо авдчихдаг байгаа юм байна. За бүр хамгийн тухтай нөхцөл бол мэдээж одоо энийг энэний доор гаргаж ирэх хэлтэй. Чөтөө энэ өрөөнд энийг илвцсэн. Энэ зүйлээ хайрлаа. Энийг өвтүүлээд ингэх юм бол арай дээр л авах юм байна. Хамгийн баталгаатай сэл оролт гэсэн үг. За нэг иймэрхүү юм байна. За Австрал доллар USD. За энэ өстой майлсаар л гарч ирлээ дээ. Зунгаарлалтаа. За энэ дээр бол арилжааны стопч одоо баг харсараа тиймэрхүү санагдаж байна дөө ягаад гэх юм гээл. Зунгаарлаж ирсэн баг энэ дээр брейк юунуудаар авахаар тэгснэ ингээд доошоо гоё коррекшн орж ирчээд явахгүй. Ер нь бол нэлээд л арилжаа хийхэд тухгүй хөдөлгөөн өсөж байгаа. Австрал доллар дээр бол AUD USD дээр бол scalp ч юм уу интрадей хүмүүст бол гоё нөхцөл байсан юм болов. Яг ингээ хурдуур дүүдлээд байгаа юм л амар байж магадгүй. Гэхдээ амар их зунгаарлалдаад дээш доошоо явах учраас арилжаа их нөхцөлгүй л хав ингээд. Тэнгижээс нэг гинт ингэж унаал. Тэгснэ нэг тал руугаа биш. Хоёр тал руу ээлжиж ингээд байгаа юм жоо харилжаагт амар төвхтэй харагдлаа. За тэгэхээр AUD USD дээр бол став гарахгүй байна. За долларын индекс унсан учраас USD CAD бас дагаа жоохон унсан байх хэвээр. За энэ трендийн төсөв дүүсчихэд паттерн байсан, support resistance байсан, сэтгэлээ дэше явчих юм болов уу гэж харж исэн. За ихтаас тэр үед бас долларын индекс унах юм чинь яанаа л гэж бодож исэн санагдаад байх юм да. За энийг бол одоо харин тоочглох зэгүүд нь ер нь төгсөж байгаа хаа. Хэрвээ Канада доллар дээр тэгж нэг хөдөлгөөн орж ирэхгүй гэх юм бол одоо долларын индекс магадгүй жоохон дээшлэх боломжтой учраас одоо энийг жоохон хажууд шин болгож жагаад харж агаад хурдан хугацаанд нь арилжааны стопа хүлээнэ. Долларын индексээ бас хажууд шин жоохон sideways trend оруулж жагаад харах гээд байгаа шүү дээ, тийм учраас USD CAD-ыг бас харъя. Одоогийн байдлаар бол хавцаа нэг шалмал үүсчээж магадгүй. За юуцсан тренд мөрөндөн дэше эргэцэн яг энэ хавийн бүчлэл гоё мой гэж хэлэхээр газар байхгүй л. За USD Швейцар франк. Энэ өмнөх position copy-д давъя гэсэн яваад дуусаад. За тэгээд долларын индекс унаад иймэрхүү байдалтай байгаа юм байна. За энэ дээр л ч өстой хөллөө эхлэх тоо. Тэгээд дурдаа USD тосол дээр нэг дээр нарилж яж байгаа тохиолдол их давхцуулгач тийм л. Ээж дүү ярах гэдэг. Өмнөх доо байвтсан, сэлцэн ч засвар хөдөлгөөн баяцсан ч нөхцөл үлэн хоёулын дээр нь байхгүй. За USD yen. За хамгийн сүүлийн зураг маань ийм байна. Энэ доовд байна те. Энэ шинэ орой өмнөх оройгоо явцсан. Энэ шинэ орой үүссэн. За тэгтээ энэ бүр шинэ оройгийн дараах баталгаажаагүй шинэ орой үүсэж байхдаа доошоо өсрөх магадaltaй паттерн хийжсэн учраас энийг сэтлүүлээд буюу энэ паттерны ажлыг дуусгаад баядаа гэсэн чинь тэр нь сэтрэгөө буруу дэшээ стрэж шууд яваад өгсөн байна гэсэн үг. За тэгээд тэрнээс хойш бол нэг онцгой хөдөлгөөн орж ирээгүй байна. Дэш доошоо савлаад байна. За USD yen өөрөө хөдлөөгүй гэдэг чинь нэгт доллар унсан үнэнгууд хажууд нь дахиад йений индекс давхар унсан гэсэн үг баг. Хэрвээ аль нэг нь илүү давуу хөдөлсөн бол энэ хосол чинь аль нэг долларуугаас авч шүү дээ. Тэгэд энэ йенүүд ингээ бүгдээрээ өсөөж мөсцөн байхад USD yen өсөөгүй байна. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хөтөлцөөл унж байгаа юм байл хөтэй гэж харъя да. За энэ бол бас шийдвэргүй төлөв рүү орсон байна уу? Sideways руугаа орсон. Энд чинь доороо нэг шалтай байлоо. За тий. Энийг сэтрэхгүй яваад байгаа юм. Сурын хөдөлгөөн байх магадлалтай. Одоо ингээд ирээдүйд хаашаа сэтрэх магадлалтай гэдэг нь хардыг гэх юм бол яг баталгаажгүйгээр ярихад бол энэ өрөө энийг сэтэлж чадаагүй учраас доошоо тренд орж ирэх гэж магадгүй. Тэгвэл нөгөө талаас бас энэ чинь энийг эвдэг юм чи дэше тренд орж ирэх гэж магадгүй тий. Ийм гурвалжин жоохон том агуулгаараа үсгэж гэж магадгүй. Жоох юм тий.
За тэгээд импульс том амар том correction. Тэгээ ингээ явчихж магадгүй л. За USD нас маш ойлгомжгүй байгаа юм байна. Надад бол гоё support resistance харагдахгүй. Зүгээр ийм амар нарийн сүдлгөө харагдаад энэ impulse correction гээд ингээ явчихж магадгүй. Буюу энэ импульс ахаад ишээ татчих гээд байж магадгүй. Долларын индексээ бас өснө гэж хүлээж байгаа учраас хэрвээ яг өсөх нөхцөл нь бүрдэх юм бол энэ гурав дээр бас харж байгаа аль цэвэрхэн position айлхэр удаан барихаас байна гэдгийг төлөвлөж аваад энэ гурав дээр нэгэн дээр нь арилжаануудаа нэгээд явах боломжтой болов уу гэж хараад байна. За юу Enix Einstein индекс. Яг энэ дээр бол нэг ингэж л харагдчихлаа юм байна л да. За 3500 дээр бүгдээрээ дэш. За 30 бол all time high хийгээг байна. 500 гараад ирсэн байна. 500-ын сэрээ бас үнэлтэй энд жоохон барайгүй. Median line руугаа ирж байгаа юм байна. За сэрээгээр харуул median line руу нэлээд өгцөн байгаа юм шүү. За бас индекс өдөр сонирхолтой юм байна уу? Энэ шалаа бас нэлээд зэвэрхэн авт юм билээ дээ. Хамаагийн мастред явж өгчээ. CN tab Terrestrial дахиад дэшээ зүтгүүлийн шарж ирэн дээ. Дахиад 10% өсөлт байгаа да. Их бол. Дээрээс харахад л 16% биш үү. Энэ бол нэлээд өсөх магадaltaй харагдаад байна. Окей, за энэ үрээд өнөөдрийнхөө вебинарыг дуусгая да. Яг нөгөө детальчилж мэлдэн сууж амжаагүй байгаа учраас яг арилжааны нөхцлүүдээ үүссэн, яг хаана гараад хаана орхон тодорхой тиймэрхүү нарийн шинжилгээ хийх юм бол тухайн бүтээгдэхүүнүүдээ бүгднийг багцлж байгаад нэг видео олгоод оруулчихна. Окей, за тэгээд дараагийн бичлэг баг наадмын дараа орж ирж тарах бах. Тэгэхээр бүгдээрээ сайхан наадамлаарай, бүгдээрээ сайхан аялаарай. Энэ замдаа сайн явцгаагаа дээрээ. За тэгээд наадмын дараах дугаараар уулзцгаая. Баяртай.